Таны санхүүгийн боловсролд Голомт банк. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэрхэн тооцдог вэ? Эдийн засагчдыг эдийн засаг өслөө, буурлаа гэж телевиз радиогоор ярихыг та олонтоо сонссон байх. Тэгвэл 2014 онд Монгол улсын эдийн засаг 7.8% өслөө гэж зарлаад байгаа нь яг юу гэсэн үг вэ? Улсын эдийн засаг гэдэг бол угтаа тухайн улсад үйлдвэрлэгдэж буй нийт бүтээгдэхүүний хэмжээ юм. Тийм ч учраас эдийн засгийг бүхэлд нь хэмжиж харуулдаг үзүүлэлтийг дотоодын нийт бүтээгдэхүүн гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг 2014 онд жилд 7.8% өссөн гэдэг нь тэр хэмжээгээр дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдсэн гэсэн үг вэ? Эдийн засагчид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хэрхэн тооцдог вэ? Өсөлтийг тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өмнөх оныхтой харьцуулж зөрүүгээр нь тооцдог. Жишээлбэл бидний өдөр тутмын хэрэглээ талхыг авч үзье. 2014 онд талхны үн 1078 төгрөг байсан. Талхны үн гэдэг нь түүнийг үйлдвэрлэхэд оролцсон гурил, цэцгийн тос, цахилгаан эрчим хүч, ажлын хөс зэрэгт зарцуулсан зардуудын нэгдсэн дүн юм. Хэрвээ 2014 онд нийт 100 ширхэг талх үйлдвэрлэж борлуулсан гэвэл 1078-ыг үржих нь 100, тэнцүү 107,800 төгрөг буюу 2014 оны талхны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тодорхой болж байна. Эдийн засагчид үүнийг нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 100,000 төгрөг байсан. Эдгээрийг харьцуулбал 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ эдийн засгийн хэмжээ 7,800 төгрөгөөр буюу 7.8% өссөн байна. Яагаад бид дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох шаардлага гардаг вэ? Эдийн засгийн бүтээмж нэмэгдсэн эсэх. 2014 онд 2013 оноос хичнээн хэмжээний бүтээгдэхүүн илүү үйлдвэрлэж чадсан бэ гэдгийг мэдэх гэж дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцдог. Хэрвээ дээрх жишээн дээр 2013 онд талхны үн 1050 төгрөг байсан гэвэл бидний тооцсон 7.8% өсөлт эргэлзээтэй харагдаж байна. Үүний шалтгааныг тодруулахын тулд бид бодит дотоодын нийт бүтээгдэхүүнийг ашигладаг. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу вэ? Эдийн засагчид бүтээмжийн өсөлтийг хэмжих үүднээс бодит дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцдог. 2014 оны үйлдвэрлэсэн талхны тоо хэмжээг 2013 оны талхны үнээр үржүүлэн гарсан дүнг 2013 оны нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулснаар бодит дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцдог. Бидний жишээн дээр 5,000 төгрөгийн өсөлт гарсан. Энэ нь эдийн засаг 5% л нэмэгдсэн гэсэн үг юм. Эндээс дүгнэхэд эдийн засгийн өсөлт мөнгөн дүнгээр 7.8% өссөн. Бодит бүтээмжээр бол 5% өссөн байна. Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк.